Надаас айхад байгаа Гайгүй. Сайн байцгаана үзэгчтэй. Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргье. Эвгүй л байсан. Хэлэх зүйл байна нөхөр минь. Их багшигаа энэ Зүгээр минь төрөнд өөрөх юм зүгээр л танилцсан. Өөрөх нэвтрүүлээ. Хаанаас явах. Тэрсээ камера онтраа барах 30 минут ярьчихъя. Өнөөдрийн яг подкастаар бол миний эхнэр гэдэг талаас биш, яг хувь хүн зэрэг жаргал гэдэг хүний үзэл бодол энэ хүн яг юм бэ гэдэг талаар илүү ярилцахыг хичээж энэ подкастыг хийх болно. Намайг Зэрэг жаргал гэдэг. За Архангай аймгийн Уугуул, за энэ нутгийн охин. Одоогоор бол Зөв офис гэдэг сургалтын төвийг ажиллаулдаг. Мөн Зөв хамтрах уу гэх төрлийн бас байгууллагыг нөхөртөөгөө үүсгэн байгуулаад явж байгаа юм ээлжирийн эмэгтэй хүн байна. Эрэгтэй хүн байна. Эхнэр хүн байна гэхүү. Архангай аймгийн хүчил твшил, амьдрах орчин, залуучуудын нөхцөл байдал, төрлийн төвшин, бүтсэн шийдвэр гэх мэтлэн гэдэг аягүй олон зүйлс ярих хичээдэг. Тэгэхээр таны хувьд Архангай уугуул хүмүүж гэсэн өөр өнцгөөс нь Архангай хүн биш байсан бол Архангай хөгжлийн талаар та цензур өгөхийг хүжилж байна. Миний хувьд сайхан штэ. Өөрөөр хэлснээр одоо юу гэдэг би энэ нутгийн уугуул нь биш байсан бол чи нэг сургууль хүний дээр хараадах ч гэдэг чинь дээ. Сургууль хүний дээр харсан ч гэсэндээ сайхан болж байгаа зүйлс нь болохгүй байгаа зүйлсээс маш их байгаа. Маш их. Энийг бол бодтой хэлнэ. Мэдэрдэг хүн. Тэгэхээр миний нүдээр бол нүдэн дээр одоо бий болж байгаа бүх зүйл бол хөгжил. Тэр бол хөгжил биш. Мөн нүдэн дээр бий болж байгаа одоо тэр боловсролоо оюунлаг мэдлэг рүү чиглэсэн тэр зүйлс бас хөгжил. Байхгүй байсан зүйлс байгаад ирж байна тийм. Тэр бол хөгжил. Дээрээс нь техник технологитой холбоотойгоор одоо маш их зүйлс хөгжиж байгаа. Түүнийг дагаад залуучууд хөгжиж байна. Хүүхдүүд хөгжиж байна. Хүүхдэд дагаад эцэгчүүд хөгжиж байна. Энэ ч юм адил хөгжил. Тэгэхээр угаасаа нийгэм гэдэг цаг үеэ дагаад хөгжиж байгаа шиг миний нутаг ч гэсэндээ цаг үеэ дагаад л бас хөгжиж байгаа. Тэгээ ер нь бол хүн хөгжүүл нутгийн хөгжинэ. Тий. Хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж би бодлоо. Тэгэхээр энд гадны хүний нүдээр харсан ч гэсэндээ тэр 1990-ад оны Архангайг одоогийн 2025 оны Архангайтай. Тэр хөгжил төвшил бол бидний өмнө бэлгэнэ байна л гэж би. Тэгээ тухайлаад хэлвэл. Одоо тэгээ тухайлж хэлэхэд одоо боловсрол мэдлэг рүү чиглэсэн миний мэдхийн анх би даа нөгөө сургалт англи сургалт ингээд явуулж байна. Гад тийм сургалт баггүйсэн шүү дээ. Ганцхан ширхэг байсан. Одоо 3-4 ч тийм. За хүүхдүүдийг одоо хөгжүүлэх өөрсдийнхөө одоо спортын урлаг байна уу тэр оюуны спорт байна биднэрээ хөгжүүлэхээр бас сонголтууд байдгүйсэн. Нэг шатар даам гэж байдаг. Тэгэхээр бүх төрлийн спортуудаар хөгжүүлж ирсэн хүүхдүүд. Тэгээ оюунлаг чиглэсэн бүх төрлийн одоо өсөж байна. Гихмшил боловсруулж ирсэн. Дээрэс нь хамаа багахад юу гэж ярьдаг байсан бэхээр Архангай 5 давхраас дэж барилга барьж болохгүй гэж ярьдаг байсан. Би тэр үед нь үнэмшилтэй ихтэй явж ирсэн байхгүй. Яагаад гэж асуугаа. Зар хөрсөн болдгүй тийм. Тэгж ярьчихсан. Би яана яашлж таа. Ярьцэл биш. Юунаас мөн штэ. Дээрэс нь зам байна. Замаа дагаад хөгжлөж л байгаа штэ. Яаж хүний урсгалуудыг татчих вэ? Замыг дагаад айлж урч гэсэн үг гэж байна. Тэгэхээр бас аюул тийм сонирхолтой санагдаж байна л та нөгөө бага нас. Яаж өнгөрвөө? Ингээд бага насны дурсамж асаана гэж болцсон. Энэ бага насны тань Архангай ямар байв? Одоо яг бол нөгөө хөгжил төвшлийг харчаад байна штэ. Харчаад ингээд нөгөө хөгжсөн байна гэж яриад байгаа боловч урд нь Архангай яг ямар байсан бэ? Одоо яг юутай харьцуулж хөгжсөн гэж хараа. Би чинь бага насныхаа амиг их марахан сандаг байхгүй юу? Ерөнхийдөө томтой нэг сандаг. Тэгээд ингээд би бодохоор тэр үед олон хүүхэдтэй тий олон хүүхэдтэй айлууд ерөнхийдөө ингээд томсоо багаар хувцас шилжүүлээл тий. За тэгээд нэг өглөөний цайнд гэх юм бол нэг талх хэлсэн чихэр байдаг. Талх хэлсэн чихэр ч одоо бараг хуурын бараа шүү. За тэнгүүтээ нэг баяр ёслоор шинэ хувцсны бараа харж идэг юм тий. Уу яг л юм л хэлсэн шүү дээ. Одоогийн байдлын яхаа би хүрсэн сонголтоо хийгээд хүрсэн юм а ямар брэнд байна уу эсвэл бол юу байна уу би гадаадаас байна уу хаанаас байна уу цалиал авна шүү дээ. Одоо сонголт нь ирсэн байхгүй. Тэр үед яхаа би магадгүй тэр үед 20-д явж иддэг тийм сан төрцөн байсан бол ямар хаа гэдэг үнцс одоо харъя л да. Тэгвэл бас байхгүй шүү дээ. Би Монголд юу байна тэр тусмаа Архангайд юу байна тэрээс. Тийм миний хүүхднээс бол тэр чинийгээрээ одоо үгүй хэдий нэг юм баригдмал сонголтгүй тийм байсан ч гэсэндээ бас нөгөө талаас аз жаргалтай байсан байхгүй. Гэхдээ би одоо нөхцөл байдалтай буюу одоогийн нийгэмдээ илүү дуртай. Хөгжсөн байгаа үед нэг дуртай байна. Одоо энэ лааны үед байв уу? Урагтуу үед байв уу? Лаач нөгөө шугар одоо монлаа гэдэг. Энэ үгүй яг вэ. Монлаа. Тэгээд юм лааны үед. Тоггүй байв уу? Байлгүй яа тий. Дандаа тоггүй байсан уу? Дандаа тоггүй байсан. За тэрийг би сайн санахгүй ямар ч байсан нөгөө лааны гэрэл мэлгч хэлээжсэн айгу тооцсон.
байхгүй юу? Тэрийг л асуугаад. Тоо тасарсан байсан байх уу? Тасарсан юм уу? За арайч басгүй яг хөдөө мөдөө бол бахгүй штэ. Аймгийн төв. Тийм 100 мөнгө нөгөө амралтаараа хөдөө мөдөө явна штэ. Тэгэхээр чинь бол бахгүй штэ тог байхгүй штэ. Тэгэхээр гигээ засахаас өмнө л одоо хойно мал юу гэдэг мал хүйтэйгээ бүтэндээ ноцолтоо бол гигээ засахад харанхууд ингээ заримдаа ингээ хоол молоо идэж суучдаг гэсэн байхгүй юу? Би чи нөгөө дүүнэр та хөдөө айгүйх явдаг гэсэн. Зуны амралтаар. Тэгээд тэнгууд ингээ харанхуу гэтлааны гэрэлд ингээ хоол идэж суучдаг юм бол тангир сандаг байхгүй юу? Нэг тийм үе байсан. Тэгэл тэр харанхуу боллоо. Харанхуу чи зуны үед ч одоо 9 цаг байлаа. Тэгээд ихэр чи одоо баахгүй лсэн гэсэн үг үстэй. Таны багнаас би ч гэсэн бага л байсан. Тийм ээ. Юу чи ийсээ харах болтой байсан бахоо. Тийм хоо. Багада өөрийгөө яг отод цаг үед ийм болох гэж төсөөлж байсан болов уу энэ аюул санаас л төсөөлж байгаагүй. Гэтэ би нэг юм зүн совинтой юм шиг тухайд хэдгээр ингэсэн бэ 8 4 ингэсэн юм. 33 армаар гардаг үечтэй хэдгээр ингэсэн. Тэр 33 тий 33 10-тай байсан аахгүй би. Окей яасан чи. Тэгээд хөөрхий байж тэр 33 10-ны товчлуурууд нь бүгдээ ингэ тасраад сарцсахгүй юу? Товчлуураа тасраад унчаар чи одоо би тэрийг ингэ юм хүн бичиж чадахгүй залгаж чадахгүй л шүү дээ. Тэгээд тэр үед би ингэ балаараа байна шүү дээ. Бичдэг балаараа үзгээрээ ингэ тэр товчлоор ингэ товч идэгдэг гэсэн байхгүй юу? Би тэр үед тэгж бодож байсан аахгүй. Ингээд балаараа ингэ бичдэг юм уцтай болол гоё юм байна да гэдэгтэй найзуудтайгаа мазраад скол яг тухай тиймэрхүү зүйл ярьжсэн аахгүй юу? Тэгээд тэрийг би ингээд одоо бодохоор тэгж л бодож исэн болох. ухаалаг утсыг зөвлөсөн байж. Тийм доо зүгэн шиг ингээд бичдэг болчвол гоёо гэдэг чинь мингүүл амраал гэдэг үднээс л бодож исэн байгаа байхгүй юу? Тэгэд юм энэ төвшин төрнө гэж тухай хөөхтэй бодохгүй шүү дээ. Төвшин мэдгүй шүү дээ. Өөр танд ингээд яг саяхан шиг юм ирээдүйд яг өөрөө чинь тухай асуусан л таа нөө 33 хөгжлөлөөр л явчлаа. А миний үед үү? За яг ингээд зөвхөн технологи гэж асуугаа зү. үгүй шүү дээ. Шүү дээ. Яхаа зөв би нэг бүтэн тавьчих тий вирус технологи гэж яриад байхгүй. Тэгээ миний үед гэх юм байл шүү дээ. Би байж та айгүйх тийм хүүхэд ахтай бол маш их тийм төсөөлж боддог хүүхдээс ахгүй. Гэтэл одоо болохоор би төсөөлөхөс салгацсан байна. Яагаад тэгэхээр нөө төсөөлж гисэн төсөөлд авцсан юм шүү. Хүүхэд ахтай нэрийг авах шүү чи хийж өгч тий нэрээ. Би нөгөө хүүхэд ахтай юм газар доогоор тий газар доогоор ордог тий. Тэрийг ойлгож чаа тий. Нөгөөх нь болохоор нөгөө хүүхэд нь болохоор би тэгж хүүхэд ахтай амар гоё илэг бүтэй амьдрэлээ өгсдөг гэсэн байхгүй юу? Тэр нь юу гэхээр би том болоод төртөө болоод хүү охинтой болно гэж дандаа боддог. Жадад л 17 Босон болоо. Арай худлаа яцнаа. Хичээчихгүй би нэг яг тэгж бодсон. Би яаж ч угаасаа илүү дутуу юм боддог. Би олон хүүхэд хизээж бодож үзсэн. Тэгээд би нэг юм нөхөртэйгөө хүү эхнийхээ заавал би хүү гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгээд охинтой гэж боддог байсан. Тэгээд яг энийгээ би өөрөө бүтээсэн байгаа байхгүй юу? Бодлогын хэмжээнд би боддог ус хүүхэд байхдаа магадгүй л хүчтэй гэдэг миний бодолтой гэж татдаг байсан баг та. Яг тэрийгээ би өөрөө бүтээсэн. Тэр энэ амьдрал нь одоо ингэж надад болсон байхгүй юу? Оюутан болчлоо. За ямарчсан өнөөхөө холын газар эрдэм хүртэл ирнэ гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр тухайн үед одоо бидний үеч авчихсан шүү дээ. Ингээд нэг өөрсдөө ерөөсөө шийдэж болтгоо тийм чи юмч бол ямар нэгэн юм мэрэгжлийг ингээд тулгах эзэгчүүд юм шахалт байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр ямар шахалт байсан бэ? Ер нь өөрөө яг мэрэгжил сонголтоо хийжсэн үү? Мэрэгжил сонголтын дээр би сэтгүүлч удаа гэж боддог гэсэн. Би монгол хэлтэй айгүй дуртай. Хэлтэй маш их дуртай. Гэхдээ би бусад бүх хэлтэй сайн байсан л да. Өөрөө мартахгүй юм байна тий. Сонголтод ларин байсан байхгүй. Гэхдээ би монгол хэлээ тэднээс нь ур чадвар өгөнгүүтээ сэтгүүлч болно гэж уган бодож. Дотроо нь бодвол ингээ агуулдаг байгаа шүү дээ. Тэгсэн чинь 7 сарын 1 болдог байхгүй. Яг тэр 6 сарын чи үед чи нөгөө ийш болоод ур чадвар 7 сар тавхгүй лөө тэрний тийм тэгсэн чинь яасан бэ гэхлээр сэтгүүлч мэтгүүлчнээс ч одоо бэрцэм гинцэм яасан. Хоёр хүүхдтэйгээ би тэрийг нарийнж мэдгүй. Тэгсэн чи ээж маань юу гэсэн гэж? Тий. Ээж минь санд юм уу би мэдэхгүй л та. Би ч хэлжсэн байхгүй. Тэгэл би ээж болохгүй юм биш болохгүй. Би урч төр шалхалт өгч байгаа. Тэгээ би сэтгүүлч болж байгаа байхгүй. Тухайн үед та шалхалтайгаа авсан оноогоор англи хэл математик хоёроо авчихсан. Бас тийм өдөрлөг мэрэгчлээ. Бас энэ мэрэгжил бас яг тухайн үедээ бол аюу зүг сонголт байсан юм байна. Яагаад тэгэхээр яг тийм өгч. Тэр ингээд манайх автсан боддог. Тэргүй нэгч салбар байх. Нэгч салбар байхгүй. Бүх зүйл. Тэгэхээр бид бүгд одоо миний мэрэгчл бол хоёулаа амар ирж дээ. Яг нэрээ тээвэргүй ямар ч салбар байхгүй шүү. Уучлаарай тий. Тэрийг зөвхөн төмөр зам гэж ойлгож болохгүй. Усан тээвэр гэж ойлгож болохгүй. Агарын тээвэр гэж ойлгож байна. Хот хооронд хүн зүүдэг гэж бас ойлгож. Бид хэд ч ингээд дөнгөж хоёр дахь хэлсэн мөрч орж ирсэн байхгүй энэ мэрэгчлээ. Тий. Яг тэрийг яагаад сонгох? Оноо таарсан юм уу? Үгүй тэгээ би ч амар олон байхгүй гэж гарч ирсэн байхгүй. Тухайд шүү дээ энэ чинь интернетээр ороод сонгож байгаа байхгүйсэн шүү дээ. Бүгдээ ингээд сургуулийн гадаа овоор бол согсоож байгаа заа өө тэнцэж бүр найр хүн болгоноос асуух юм. Тэгэнгүүтээ онооныхаа дараалал хүүхдүүд энерги дуудаж ордог.
Тэгээ ороод надад таалагдахгүй гэл автаа гэж тэгэл те. Хүмүүс таалагдахгүй гэж би гараад ирсэн байхгүй юу. Тэгээ яг энэ шүтээс яг энэ мэрэгчлээ. Тэнгүүтээ бас яаж юм тэр хүн гой бисэн байгаа биз? Тий. Тэгээ би яг энийг сонгож ирсэн байхгүй юу. Олон улсын тээврийн менежмент шүү дээ. Тээврийн менежмент. Тэгэхээр ч одоо яг одоо тээврийн бакалавр зэрэгтэй төгсдөг байхгүй юу. Тэгээ яг мэрэгсэн мэрэгч нь болохоор олон улсын тээврийн менежмент гэж. сурч явах хэвчээ. Төгсөөд яаж сонгоо. Сэрийг бас ярих хэрэгтэй тий. Би энэ хувийн юмруу бас юм шүү. Гүг. Just яг ингэ дараалалаа л явж штэ ингээд одоо яагаад ингэж арангаад тийм юм хэлэх гээд байгаа юм тий. Яс айсан тоглоё. Араас гүйлгсэн энэ төр гэж. Тийм ярих хэрэгтэй шүү. Just нэг нэг шат дамжлагаараа л явж байна л та. Тэгээ яагаад ингэж олон нутагта бас эргэж ирэх болов гэдэг асуудал байгаа штэ. Улаанбаатар хотод мэдээж олон улсын мэргэжил сонгоцсон. Тийш ингээд ажиллаад цаашаа ингээд амжаад дэвшлэх боломж маш их өссөн шүү дээ. Нөө байсоо. Би аюух боломжуудыг хайсан шүү дээ. Яагаад хайчоо? Чамаас болоод. Яа, энийг ямар удаа үлээ. Гарах хэвээр зүйлээс одоо гаргасан л гэж боддог шүү дээ би. Яг одоо туулж өнгөрүүлсэн амьдралдаа гэдэг ч юм уу тий хийсэн туулж байгаа амьдрал. Хийсэн одоо зүйлстэй харамсах юм болоод байхгүй. Миний мэдэх хэвээр, миний сурах хэвээр, миний алдах хэвээр биерээ туулаад над хинч хэлж өгөөгүй юм чи тий алдах хэвээр боломжууд тэр зүйлсэл байсан гэж одоо боддог байхгүй. Багын биеэ даах гэдэг зүйл аягүй хэцүү. Тэгэд ихцэн хүн чинь нэг юм их өөрийнх нь хувьд бол их далаа шүү дээ тэр чинь тийм ээ. Бүх зүйлсийг бие даан шийдвэр гаргах хинч багш шиг надад 10 жилийн багш нар өрөөс нь гүүхгүй чи хийх ёстой зүйлээ хий бид өнгөч чинь тавь гэдэг юм их сургууль юм байна. За тэгээд дээрэс нь хамт олонтой байж тэр хамт олон дундаа уусаж өөрийгөө зөв таниулж тэднийг өдөртүүлэх уу үн үү? Эсвэл зүгээр нэг урсгалаараа явах багийн нэг гişүн байхгүй. Гэх мэтлээ айгүйх олон зүйл сонголтууд шийдвэрүүд нь толгой. Тэгэхээр багасаа бие даацсан хүүхэд аливаа зүйлсд ингээд сэрэг хандаад юм хийгээд суцсан хүүхэд маш хурдтай тэнд дунд уусаад оёд хөгжөөд түүхтэй байх зүйл байхгүй. Тус ингээд суралцах зүйл яг гэж би харсан. Өөрөө өөртөө шийдвэр гаргаж чаддаг. Тийм байхад л ер нь булчин тоол гэж бодож байна. Бүх хүмүүстэй хэлэхэд ер нь аливаа шийдвэр гаргахдаа өөртөө үнэн байх хэрэгтэй л гэж би бодож байна. Өөртөө худал байхгүй. Дургу зүйлстэй дургу байна. Илэрхийлждэг. Хэлждэг. Тэгээд тийм бол тийм. Үгүй байл үгүй. Шулуун шудраг. Ийм л байх юм бол ер нь үнэн байсан зүйлсэд ерөөсөө нухардаг зүйл байхгүй гэж би. Тэгтээ бас манай үзэгчд юу яараа тийм. Миний яриа бол яг одоо надад үнэн. Наадл би нэг их нэртэйгээ ярьж байгаа ч юм. Мөн хоёр энэ талаар ялцч үзээгүй юм ч гэдэг юм асуудал байхгүй гэж би бол өөртөө өмнө учраас ярьж байгаа. Өвчнөө олон жил ингэ хандлаад байж байгаа ч гэсэн ярих юм байна. Ярихгүй юм байна. Тийм. Ингээд асуудал зөндөө сайхан цавч зөндөө баг энэ тухай ярих шаардлагагүй ч байж болно шүү дээ. Тэгэхээр энийг бас зөв хүлээж аваасаа. Дойл ярианахаас нэг жоох өөрчлөлт. Оюутан болчихлоо. Оюутан болчихлоо. Төгсчихлөө. За. Шууд арангаад ирэх гэсэн бодол байсан. Байсаа маш байсан. Яагаад? Би сургуульдаа дуртай байсан, би ангийнхандаа одоо багштаа гэл бүх зүйлсэд хичээл номдоо маш их дуртай байсан, би мэрэгчлээ дуртай байсан, ингээд бүх зүйлсэд дуртай байсан байхгүй. Би Улаанбаатар л. Үнэхээр дуртай байсан. Би тэр хүйтэн өвлийн өвлбөр үнэхээр мохоо хүйтэн гэдэг. Би тэрэнд нь дургу байсан, би тэр утаанд нь дургу байсан. Тэд рүү ич төгжөрдөг гэсэн тийм. Ер нь төгжрөлгүй ер нь. Тэгээ би автобусны дээрээс хийсэд хичээлтэй. Хийж явж зөндөө байгаа. Тэгэл тэр чинь ингээд дээрээс нөө тэр үе чинь нэгдүгээр нэгээр автобус гэсэн байхгүй шүү дээ. Бүгдээ ингээд төгжрөж явж байгаа. Тэгээ манайх чи хаасан уу? Хаалт идэв гэсэн. Тэгээ заримдаа төмөөр амар төгжрөж тэгэл надад амар хэцүү төгсөхгүй. Тэгээ би яагаад ч юм яаж шүтсэн над юусэн ингээд Улаанбаатарт амьдраад энд ингээд гэрэлтэйгээд ирээд өмөрөд өөр харагж байгаа гоёд баг. За би тэгж бодож байгаа байхгүй. Сургуулаа эхлээд төгсөх амжилттай төгсөх гэдэг бодож байна. Тэгэхээр таны нөхөр нэг бол арангаах, нэг бол арангаараа явах сонголт байсан тийм. Энийг бодлоо би гүйцэтгэж байгаа. Актер байна. За нөө их багш гэдэг үгийн трейлер нэг нь явж байгаа. Би бол арангаад ирсэн. Арангаа суугал ирээд 10 жил болж байна. Энэний талаар дараа нь бас би нэг өөрийнхөө нэг подкаст хийж боддог. Энэ зүгээр яг яг одоо тантай яриад сууж байгаа шиг ингэ багнаснаас ингэ яаж яг би юу нэг хийн тийм хүн дудаал юм асууад хүн дудаал ингэ яриад. Яг тэрийг бол нэг хийн гэж бодож байгаа. Энд дээрээ тогтол. Гэтэ өнөөдөр яаж явах вэ? Сэтрэн ойлгомжтой. Гэрүүлийнхэнтэй яриад сууж байгаа учраас саяхаас амд юу юм бэ? Би согт бодож байгаа. Би ч нөө хот юм баггүй та. Тэнгүүд яг тухайн үед чинь та чамаг тийм бодчихсон гэж мэдэхгүй шүү дээ. Энд яг л гэдэг хүн мэрэгчлээ эзэмшээд авчлаа. За нөө ирэх шалтгаанаа мэдчих дээ. Яаж нөхрөө сонгох вэ? Нөхрөө сонгох доо. Явж байгаа сонгоцоо. Үнээрээ. Шийдвүүх мэдэн шүү дээ. Тэр араас үүжсэн олон залуучууд.
Сая чамдж байсан. Тэ? Гүжлээсэн, гүйлжлээсэн. Тэг би одоо чиний хараслах үзсэн мөлий. Тэгэхээр нүүрт чинь тэгж дурласан байдаг юм. Тэ? Баярлалаа. Тэ? Баярлалаа гэж хэлсэн. Шинэ эхлэл төв буюу Fairfield те. Одоо миний мэдх юм бол Арангад бол баг зэрэн жаргал гэдэг хүн Fairfield дээр оглогддог те. Байсан. Эхний хүртэл. Тэгэхээр тухайн амжилтуудад яг юу болж байгаа. Залуу хөлт орж байсан тийм. Анх бол маркетинг менежер болж байсан байхгүй юу? Маркетинг менежер.Өнгөдөө би чинь 3 сарын менежер болонготой 6 сарын дараа би менежер болж байсан. Ерхий менежер болж байсан байхгүй юу? Тэдний хэмжээнд яг өөрийнхөө чин сэтгэлийг харуулж байсан байхгүй юу? Тэгээ чин сэтгэл гэж энд ярьж байгаа нь яагаад вэ гэхээр тууштай байдал. Энэ надад байгаад идэг. Тэгэхээр би тууштай байх хэрэгтэй, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй гэдгийг л дандаа баримталж ажилласан. Ер нь хаачлаа гэж ажиллаж байсан л да. Одоо ойтон батаж шнэ гэж. Дандаа тууштай байж чин сэтгэлээ гаргаж ажиллаж. Тэр чин сэтгэл гэдэг зүйл хүнд нэг үнэлэгддэг харагддаг. Тэр чинийгээрээ би чин сэтгэлээсээ байсан учраас нөгөө Fairfield гэдгээр намайг мэддэг болсон байхгүй хүмүүс. Тэгээд архангад. Би нэг одоо болтол Fairfield-д ажилладаг гэж боддог хүмүүс байт юм л шүү дээ. Тэгээд би гараад 2 жил болж байна. Гэд боддог хүмүүс байх жишээний тийм одоо чин сэтгэлээсээ ажилласан байхгүй. Тэгээд тэр хамт олон маань бол яг нөгөө амьдралд минь их зүйлийг зааж өгсөн хамт олон. Өдөрлөх хүн ямар байхыг тэндээс сурсан. Өдөрдөгч хүн ямар байхыг бас би өөрөө сурсан. Дээрэс нь би хэрвээ хин нэгэнтэй баг болж ажиллах юм бол яаж ямар байдлаар төвшин тогтох ёстой вэ? Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл нь олонтой харилцаж сурсан гэдэг. Тэндээс би одоогийн зэрэг ярил үсэж гэж би болсон байхгүй. Би анханасаа одоо ингээд өс дээр мундаг тийм баагүй би жилээр би ингэж өсөж өндөж байгаа. Өндөж байгаад л өдөө зэрэг. Жаваал нэг одооч би цааш суралцаар гэж байгаа зүйлс болгоноос суралцаар явал. Хамгийн үнцэнтэй цалинтай нь хаана вэ? Тэг ингээд ажил хөдөлмөр хэл. Үнцэнтэй цалин. Нууц биш бол хэдэн зэргийн цалин байсан бэ? Биш оюутан багтаа ингээд цаг ажил судалгааны ажил хийгээд авдаг гэсэн л да. Тэгээд би яг цалин гэхээсээ илүүтэй нөгөө Голомт банкны тэтгэлэг хамрагчсан байхгүй юу? Оюутан багтаа. Тухайд яадаг байсан бэ гэхээр сар болгох стипенд өгдөг гэсэн. Тэгээд тэрийг аваад хэрэглээний мөнгөө ээжээс авахгүй гэж сар болгон болж байна. Амар баярлалтай байхгүй юу? Тэгээ бас би чинь бас нэг гоё $350 бас нэг тэтгэлэг авчихсан. Чи өөр газар байсан. Энерги ресурс илүү ханах байлаа. Аюу их нөгөө тэтгэлэг интернет ингэж би өгдөг. Тэгэнгүүтээ гадагшаа явахыг болохоор ерөөсөө ийж зүг. Гадагшаа англи тэтгэлэг интернет. Ээж болохоор миний ах би муутай. Дандаа тэггүй. Би угаасаа зүрх муутай байсан. Жимэж шээ. Тэ? Юу. Боломжуудад амар ихсэн байхгүй. Ээж ерөөс зөвшөөрдөггүйсэн. Би муутай хүний нутаг тэгэж үгүй. Хүний ингэж хэлдэг. Үгүй тий. Юу сэж юм чинь. Тэ? Яг тэгээд тэгдэг байсан болохоор би ерөөсөө ингэ нэлээд янз тийм гадагшаа явах ингэ нэг. Угсаа юм харагдсан. Ерөөсөө чи үздэг. Тэгээд дотоод ямар тэтгэлэг тэр болгонд бүтэл өгөлтэй. Явж исэн юм байна байхгүй. Бүрийн хэмжээний цалин. Шуглаад ажилд очоод анхны цалин. Ганц байт юм. Тухайн 2012 оны 6 амар их санагдчихж үлээ надад. Мөнгөийг бол төлж ийсэн штэ тэр үед тэ хоёлаа. Би бас яг хамт үрснээ санахгүй. Мөнгө бол холддог. Үргэлддэг. Олсон зүрхстэй гэдэг юм тактикаар. Олсныхаараа үржижсэн шүү дээ. Тэр ярэ өндөрлөх тийш хандж байна. Тэгэхээр миний нэг юм төлөвлөлт оролцогчдоос асуудаг. Ураас бол нэг тийм амар гүн бол танаас бол асуумаар бай. Шууд би доторх асууад доторх хариулт. За миний ихний асуулт бол Аранга аймгийн засаг даргасан бол яг одоо цаг байна. Энэ бол төсөөлөл асуулт шүү. Төсөөлөг болохоор. Та хурдан төсөөлнө. Тэгэхээр хэрвээ би засаг дарга байсан байж гэмээр хамгийн түрүүнд аль жуулчлалын салбар руу анхаарах байх. Архангахын түвшинд төрөх. Тэг ер нь яг л юм. Аль жуулчлалын салбар руу анхаарах байх. Аль жуулчлалын салбар гэдэгт бол аялал дуусчдаг асуудал. Энэ төлөвлөгөөний бүх салбарууд орж ирдэг. Өөр юм байхгүй. Тэр буудлаас нь авахулаад хоол идэх газар, худалдан авалт хийх газар, өөр нэг малч айл. Бүгд энэ бол бүтэрч ирэх том систем, том асуудал байхгүй. Тэгэхээр энийг бол би тухайн нэг ширхэг жуулчин архангаад ирээд архангаагаас зөвхөн худалдан авалтууд тэнд одоо
тэр хүний мөнгө барах хэмжээний тэм зүйлийг л би бүтээх хэмжээний систем бүтээн гэж бодож байна. Тэрээ би цогцоор боловсруулалтын салбарлаас анхаарна. За юурын анхаармаар байгаа вэ гэхээр монгол хэл рүү. Тэгээд багш нар чадах чинээгээр монгол хэл рүү анхаарал. Харин тэнд монгол хэлээр утга зүйн өгүүлбэр зүйн хэмжээнд ярьж бичиж уншиж чаддаг хүүхдүүд одоо бага болж гинүү да гэсэн тийм зүйл харагдаад байгаа учраас энэ рүүгээ илүү бас анхаарна. Монгол улсын ерөнхий сайд байсан. Хэцүү ямар хэцүү юм болоод өгөх. Энэ нэг яг энэ асуултын энэ бол би ингэ товчоо хэлж байна. Бид нэг аюу шөмжлээд байдаг. Ингэ гэсэн бол ард түмний амьдрал хэцүү бла бла бла. Харин яг тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн орон зүгээр төсөөлөлч болтгой өөрөө нэг очиод үзвэл юу хийх гэсэн бэ? Гэр халамж өгөх юм уу? Өөр хэмээн нэштэй хийгээд байгаа юм. Тийм. Зөндөө юм хийж байгаа шүү дээ тий. Гэтэ тэгээд ямар ч бодлого шийдвэр хууль дүрм журам юу ч байсан хэрэгжих төвшнийхээ шат дээр очиод унчаад байгаа хөөе. Тэр ерөнхий сайд гэсэн бол юм. Үгүй нөө. За энэ асуултад зөв хоол ясгүй гэж байна. За. Энэ чим ийм зөвхөлтийг бол төлөвлөсөн юм шүү дээ. За. Тэгээд энэхүү ярилцлагын туршид хов хүн зэрэн жаглаа. Цаг хугацааны хэлхээсийг дамнуулах. Айгүй хичээдэг юм аа. Миний хажууд те. Их багш гэж хэлсний утга учир бол одоо амьдрал хэцүү. Тийм амар юм биш. Амьдрал гэдэг чинь өөрөө айгүй тийм жигийн дунд дээр гардаг шүү дээ. Сайн явах нь муу явахаас арга дахин хэцүү гэж. Бид нар өөрсдөө одоо өөрийнхөө ханыг би өөрийгөө сайн явж гин гэж хэлэхгүй харин сайн явахын тулд хичээдэг гэж ойлгодог. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгийн хэнүүгээд өндөрлөх ёстой баг. Урлагийг хүлээж аваад оролцсонд баярлалаа. Магадгүй энэ нэг ярилцлагын дундор аюул олон ингээд ярих юм байгаа ч гэсэн юм хэмжээнд байх хэрэгтэй. Тийм учраас одоо магадгүй миний ингээд ярих гэсэн чинь бат гэдэг ингээд тасалдсан юм байвал энэ хооронд Тэгээд түүгээ бараг тэр чигээр нь л тоо нэр онцаг хэлхсээр нэрчлээ гэдэг шиг тий ярьчлаа. Одоогийн байдлаар бол би яг англи хэлийг хүүхдүүдэд тийм ээ. Хүүхдүүдэд насны хүртэл заагаад явж байгаа. Сургагч багш гэдэг нэр зүйтэй явж байгаа юм баггүй. Тэгээд энэ талаас ерөөсөө дуртай юм гэсэн талаа да. Тэгэхээр манай Zoo Office байгуулагдаад 2 жил болж байгаа. Тэгээд би бид хоёр сурагч багшаар ажиллаж 2 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд ингээ ажиллаж явах явцтай болов. Маш олон зүйлсийг суурж, туршлагаж хийж яг боловсролын салбарт болж байгаа зүйлсийг ингээ ажиллаж явж байгаа хүмүүс баггүй. Би өөрийгөө одоо шууд багш гэж хэлэхэд бол хэцүү шүү дээ. Менежерээ бид багшийн дипломыг аваагүй, багшийн мэдлэгээр сураагүй. Гэхдээ нөгөө чин сэтгэл гэдэг зүйл чинь яваад. Би чаддаг юм аа. Би мэддэг юм аа. Чин сэтгэлээ зориулаад тэдэнд хүүхдүүдэд гэсэн үг тийм. Зааж сурах хэрэгтэй гэж хичээд өгөө. Би юусаа халдвартахыг хүсдэггүй. Манай хүүхдүүд ч мэдж байгаа. Яг цагтаа хэлдэг. Үргэлж цагаасаа оройтулж дуусгадаг тий. Цаг 30 минутын сургууль бараг 2 цаг. Тэгэхээр яг тийм байдлыг бол ингээд энд нөгөө нэг хүний л характер гараад байгаа юм да. Хууштай байна. Чи сэтгэлээсээ байна гэдэг зүйлийг дандаа харуулж явж байдаг. Энэ зүйлсээс маань бас хүүхдүүд маань ч гэсэндээ зөвхөн англи хэлийг сурахаасаа гадна бас миний энэ байдлыг бас зарж ижгэлж сурах юм бол байдгал баг гэж би бодох байхгүй. Тэгээ энийг нэг цус дуртчихъя. За тэгээд эцэст нь бол энэ хүн нэвтрүүлэгтээ хүндлээд хурж оруулсанд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлэг нь бол олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах гарна тийм ээ. Тийм учраас дэлхийд ирэх Монголд байгаа дээрэс нь анхаадаа байгаа олон эмэгтэйчүүд, ээжүүд, өсгөөчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах гэмдийг яа. Олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах өдөрт зориулагдсан. Тест мөн 20 дахь дугаарын зочин зэрэн жиргэл олцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай.